Жургэн Зэвэгийн Vistas of Infinity гэдэг номон дээр гардаг meditation бясалгалтай холбоотой нэг хоёр санаа. Тэгээд ном уншаад баг ойлгосон зүйл гэхээр одоо Жургэн Зэвэгийн яг ийм дээд хэмжээсийн ертөнцүүдээр аялахад хамгийн гол нөлөөлсөн зүйл нь энэ meditation бясалгал хийж байхдаа нэг ашигласан одоо хоёр концепт юм болоо да гэж ойлгосон. Нэг нь болохоор stillness, нөгөөх нь letting go гэдэг. За stillness нь болохоор ямар учиртай вэ гэхээр яг бясалгаа сууж байхдаа ерөнхийдөө resting point гэж нэрлэдэг байгаа. Яг тийм тулах, амгалан байх, амар тайван байх тийм цэгээ яг дотооддоо хайж олоод тэрэндээ аль болох удаан оршихыг хичээдэг. Тэгээд ингэх тусам болохоор миний ойлгосноор ухамсарын нарийн төлөвт яваад орчт юм байна. Одоо маш нарийн энерги мэдрэх боломжтой, бүр өөрийн жинхэнэ бие гэж нэрлэгдэж байгаа энергийн биегээ мэдрэх боломжтой болдог юм. Тэгээд bliss body гэд нэрлэдэг тийм энергийн төлөвийг хүртэл мэдрэх боломжтой. Тэгээд гол нь энэ stillness-тэй хүрч чаддаг чадамж нь дахиад бас яг энэ астрал ертөнцүүдтэй гараад бүр астралд бясалгаа сууж явахдаа хүртэл очиад яг энэ stillness гэдэг төлөвтэй хүрдэг гэд бас бичсэн байлээ. Өөрөөр хэлбэл яг ямар хэмжээсийн ертөнцөж гарсан гэсэн ухамсарын энэ stillness гэдэг төлөвтэй хүрч чаддаг байх юм бол нөгөө source гэж нэрлэдэг байгаа одоо нэг их сурвалж руугаа хүрэхэд хүртэл хэрэг болдог болж таарсан. Тэгээд яг миний ойлгосноор stillness гэдэг нь улам ингээд нэр хисаад дараагийн ертөнц гэд гараад байх тусам нэг stillness гэдэг төлөвт мэдрэгддэг зүйл нь улам тэлээд байгаа болж таарсан. Тэгээд улам нарийсаад улам одоо нэг consciousness гэдэг зүйл нь улам одоо нэг маш том потенциалтай болохыг хүртэл ингээд мэдэрч гэлдэг болж таарсан. Одоо чинь физик бид байгаа үед бидний нэг ухамсарын чадамж нь ерөнхийдөө бидний nervous system гэж яриад байгаа мэдрэлийн системээр ерөнхийдөө нөхцөлдөд одоо физик бид байгаа ухамсар ерөнхийдөө нэг яг энэ боломжтой чадамжаа ерөнхийдөө жоохон лимитд байдлаар мэдрээд байдаг. Тэнгүүд яг энэ нэг дараагийн ертөнцүүдээр гараад яг энэ meditation хийгээд stillness гэдэг төлөвтөө явж орох тусам consciousness гэдэг зүйл маань өөрөө улам нэг маш өргөн цар хүрээний потенциалтай юм байна гэдгээ улам мэдэрдэг болт юм байна. Тэгээд letting go гэдэг хоёр дахь санаа нь болохоор одоо агаарын бөмбөлөг дээшээ хүүхэд доороос нь уяа чанга хагаад байх юм бол дараагийн ертөнц рүүгээ нэвтрэхэд ерөнхийдөө саад болно гэдэг санаа. Өөрөөр хэлбэл бид нэр зүгээр өөрсдөө мэдэхгүй ч гэсэн 70 дахь ухамсарын төвшөнд ямар нэг зүйлтэй зууралдсан тэрнээс салж чадахгүй, тавьж болж чадахгүй байгаа зүйлс бас байдаг бол тэрийг одоо нэг тавьж болох тусам дотоод орон зай өөрөө сулраад тэрний оронд болохоор нэг high self гэдгээс нэг шинэ арай нэг high awareness гэдэг зүйл орж ирэх боломжтой болдог. Тэгээд илүү юм high awareness дотор бий болох тусам юмсыг хүлээж авах нь улам илүү болдог гэсэн санаа.